Өнгөрсөн 2015 онд нийслэлийн Сүхбаатар дүүрэгт шинээр 4 сургууль 5 цэцэрлэгийн байр ашиглалтанд орж нийт 2000 гаруй хүүхэд сурч боловсрох боломжтой болжээ. Цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтанд орсноор 9-р хорооны цэцэрлэгийн насны бүх хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломжтой болсон гэдгийг холбогдох албан тушаалтнууд онцоллоо. 140 орчим одоо хүүхдүүд суралцах хүчин чадалтай. Тэгэхээр одоо сүүлийн үед бид нар бас энэ алслагдсан хороод руугаа нэлээх энэ орчимд бас нэлээд олон сургууль цэцэрлэгүүдийг барьж мөн одоо баг сургуулийг бас барьж ашиглалтанд өмнөх онд одоо 3-ыг оруулсан байгаа. За тэгэхээр ер нь бол энэ дамдаржаа орчин болон манай энэ 15, 16 дугаар, 17 дугаар хэсэгт бол сургууль цэцэрлэгийн одоо энэ бүтээмжүүд бол их болцооны стандарт руу ирж байгаа. Сая бас цэцэрлэгийн хэрэглэгчээс бид нар тоо мэдээг сонслоо. Ер нь ангидаа бол 35-аас одоо 40 хүрэхгүй хэмжээний стандарт ойртож яг ангид үргэлт бол одоо хэвийн хэмжээнд ирж байгаа гэдэг нь сонслоо. Сүхбаатар дүүргийн 9-р хорооны 1-ээс 24-р гудамжинд оршин суудаг цэцэрлэгт хамрагдаж чадаагүй 60 гаруй хүүхдийг энэхүү цэцэрлэгт хүлээн авсан нь эцэг эхчүүдэд таатай нөхцөл бүрдсэнийг хэлж байлаа. 109-ийн өргөтгөл ашиглалтанд ороод хүүхдүүдэд хүлээж авч байгаад бол маш их баяртай байна. Миний охин одоо энэ 4 настай сургуулийн өмнөх боловсролыг одоо боловсрол миний охинд бол маш их чухал болохоор би охиноо цэцэрлэгт оруулсандаа маш их баяртай байна. Энэ цэцэрлэг байгуулагдсанаар манай хүүхдтэй цэцэрлэгт явж ин сургуулийн насны боловсрол эзэмшиж байгаад маш их баяртай байна. Цэцэрлэгийн барилгыг 3 сарын хугацаанд барьж ашиглалтанд оруулсан Канада технологиор баригдсан энэхүү барилга дулаан хадгалалт хүүхдийн эрүүл ахуйд сөрөг нөлөө үзүүлэх материалаар баригдаагүй цэвэр модон бүтээгдэхүүн гэдгийг барилгын ажлыг гүйцэтгэсэн компаниас онцоллоо. Өнөөдөр ингээд 100 дугаар сургууль цэцэрлэгийн өргөтгөлийн барилга 100 хүүхдийн Канада барилга байгаа. Энийгээ бид нар бол нэг 2 сарын хугацаанд барьж гүйцэтгсэн. Энэ Канада технологи нь одоо юугаараа давуу талтай юм бэ гэхээр эрүүл ахуй талдаа маш сайн байгаа. Цэвэр модон бүтээгдэхүүн үгээрээ илүү давуу талтай цэвэрхэн одоо маш сайхан дулаан хадгалалт маш сайн ийм барилга байгаа. Хүн ам нэмэгдгийн хэрээр сургууль цэцэрлэгийн хүртээмжийн асуудал толгойн өвчин болсон энэ үед нээгдэж байгаа цэцэрлэгийн барилгыг улсын төсвийн шууд хөрөнгө оруулалтаар байгуулжээ. Нэг ч гэсэн бяцхан үрийн сурч боловсрох эрх нээгдэж байгаа нь сайшаалтай.